Асемийн дэд түвшний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах хурал болох өгөөд эхний хурал 4-р сарын 21-ээс 22-нд болох Аз Европын парламентын түншлэлийн 9-р уулзалт юм а. 3 салбар хуралдаантай болон энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. Ерөнхий сайд дотоод нөөц уламжинд тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгч парламентын түншлэлийн уулзалтаас гарах баримт бичгүүдийн төслүүдтэй танилцаж санал хэлсэн юм а. Мөн Асемийн бэлтгэл ажил хариуцаж буй 6 ажлын хэсгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил тайлан хүндрэл бэрхшээл шаардлагатай санхүүжилт зэрэг мэдээллийг хийлээ. За ерөнхий сайд сайхан билег аль болох бага зардлаар улс орныхоо нэгдмэл эрх ашигын үүднээс иргэд хувийн хөвшил, иргэний нийгмийнхний оролцоотойгоор асуудлуудаа хамтарч шийдэхийг даалгасан юм а. Дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчийн аюулгүй байдал, тогтчлт үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчлэн сэргийлэх болон яаралтай тусламжид шаардлагадах зайлшгүй зардлыг тооцоолж, бусад дагалдах зардлуудыг хандив түрээс болон шилжүүлэн ашиглах байдлаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болгосон юм. За дээд түвшний уулзалт болох хугацаа төхөж байгаа учраас үндэсний зөвлөлийн хурлыг 7 хоног бүрийн лав гарагт хуралдуулахаар шийдвэрлэлээ.